За чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл үү? Тий. Юу ясаа? Энийг юу сайн уу? Нөгөө зүү тавг үзээд тэнгүүтээ би онгод болмоор санагдсан. Зөв. Тий. Онгод болохоор яадаг юм бол яаж онгод болд юм бол тэр талаар мэдсэн үү? Мэдгүй одоо тэр нөгөө хөхнөрүүдийн хадаан тийш онгод гээд байгаа байхгүй юу? Онгод яаж болох талаар оруулна гэсэн. Тэгээ тэрийг сонсгоол хүлээгээд байгаа шүү дээ. Тэгээд яг хөө тэндээс айгүй юм сурж байгаа л та. Сурж байгаа болохоор ингээд гоё санагдаад. Тэгээд ингээд яад онгод болохыг хүссэн бэлэр онгодуудаар юм бахархсан байхгүй. Тэгэл ямар их юм мэдэж байна яа гоё юм бэ гэд. Тэр нь айгүй гоё санагдаад тэгэл онгод болмоор санагдсан. Тэгээд энэ бол яг хүмүүст амар сонир сонсогдох байх. Бараг одоо ойлгох байх зарим хүмүүс. Ер нь түгээгээд байгаа шүү. Дээр үед бол мэдэхгүй л байсан баг. Одоо бол онгод гэхээр хүмүүс нэр нэ бууж ирээд байдаг мундаг сүнснүүд шүү дээ гэж. Тийм. Тэгээд яг өөрөө болохоор бодохдоо ингэж утсан. Нэг энэ хоёр замаар болох боломжтой байж магадгүй. Нэг нь болохоор амьдралын ариун туршлагатай тий. Тэгээд тэрийг ингээ үйлдэлд гараас юм гаргаад тэндээс нэг оройн дэд тухайныг олж авах байх. Нөгөөх нь бөө болох байх гэдэг. Онгод болохын тулд ерөөсөө тэр хүний бие рүү ялангуяа тэр ураг удмынхаа тэр бие хүнтэй ингээд зөвшөлдсөд тэгээ тэрийг төрүүлээд за төргийнх нь өмнө тэр сүнстэйгээ сүнс байхдаа ярилцаа за чи нэг хүн болоод мэдлээтгэхээрээ би чамайг мэдлэхээр чинь би чиний биеийг бас давхар ашиглая шүү. Чиний бие чинь ганцхан чиний бие биш шүү. Би бас тэрийг ашиглая шүү. Тэгээ хоёулаа хамтарч юм хийн шүү. За яг үз гэх ингээ гар өрөө те. Тэгээд нэгийгээ төрүүлж игээ тамгалж ийн гэж бодоод байгаа. Тэгэхээр тэр онгод гэдэг нэршил гэрэлж ийн гэсэн үг юм шүү дээ. Зиндаанд очихын тулд одоо жишээ нь айл нэгэн сүнсэнд нөлөөлж захирж хамтрах тэр боломж үүсэх тэр нэрх мэдл чадал хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Нэг хоёрдугаарт тэрийг онгод гэж болгоно гэдэг нь тодорхой чадамжинд хөрөнгүүд хэн нэгэн тэрийг чи онгод болчлоо гэж хүлээн зөвшөөрөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хурлаар шийдэгдэх гэдэг байгаа мó хэн нэгэн бүр дээд төвшний сүнс тэнгэр тэрийг шийдэх гэдэг байгаа мó эсвэл өөрөө үнэхээр тэр шалгалгуурыг хангачвал хинч тэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэр тухайн сүнс хинээрч зөвшөөрүүлэхгүйгээр би онгод болчлоо гэдэг өөрөө хүлээн зөвшөөрөөд өөрөө тэр үйлээ хийгээд явчих юм болов уу гэл тээ. Асуудлууд их гарч байгаа. Харин тийм яалчгнаас нүдэнд харагдахгүй юм болохоор. Гэтэ одоо энэ шүү дээ бид нар нөө амьдрал хүсний дараа юу гэдэг амар сонирн байгаа байхгүй тий. Тэгэд байдэн шүү дээ. Энэ та нарын амьдрал бол зүгээр л нэг стонер 10 минут 5 минутын нэг жоохон кино маягийн жинхэнэ амьдрал чинь биш ээ. Жинхэнэ амьдрал чинь бол та нарын мөнхийн тэр оюун санааны сүнсний чинь амьдрал жинхэнэ амьдрал. Одоо энэ амьдралаа та нар бидний стонер хамгийн чухал амьдрал гэж бодоод байдаг. Эн чинь түрхэн зургийн нэг стонер галбал өнгөрөх юм шүү дээ гэдэг байгаа шүү дээ. Харин тийм тий. Одоо энэ махан биеийн амьдрал чинь амар богинохон гэдэг байгаа шүү дээ. Тий. Амар богинохон гэдэг байгаа шүү дээ. Гэтэ ингээд яг энэ амьдрал чинь бодит амьдрал чинь амар чухал. Яг тэгэхээр нөгөө нэг сүнсэнд өсөлт нөгөө нэг юу яах. Сүнс өсөх хамгийн боломжтой зэг юм шүү. Тий. Тий. Хамгийн боломжтой зэг. Нөгөө ингээд тууллаараа тий сүнс айгүй их юм сурна чадвар чинь тий. Би бас асууж үзчихсэн юм. Сүнснүүдээс та нар ингээд сүнс байхдаа хөгждөг юм уу гэж хоорондоо юм яриад үйл хийгээл яваад байна шүү дээ. Хөгжнөө бид нар хөгждөг ингээд дан зогсчдгүү гэж хэлээ л дээ. Гэхдээ хүний биед орсон үед бол өөрчлөлт хөгжил маш хурдтай явах боломжтой байд юм аа гэдэг. Тэгэхээр нөгөө нэг юу үлдэж чинь те тэр одоо нэг их зовлон толаад их юм үзээд тэгэнгүүтээ их юм үлдэж сураал те үдсэн толсон юм болгоноос сураал явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийдэг баг л та. Тэгэхээр бас энэ амар ашигтай байртай байгаа байхгүй. Тэгээд би бас ингэж ойлгосон. Хамгийн чухал нь одоо
бид нар юм биетэй болчиход шүү дээ одоо махан биетэй. Тэр сүнснүүдэд бол махан бие байхгүй. Биднэрт бол сүнсэнч байна, махан биеинч байна. Тэгэхээр ерөөсөл энэ боломжийг ашиглаж энэ махан биеэрээ хийж болох тэр юмнуудыг хий гэж хийх хэрэгтэй юм билээ дээ. Яг тийм шүү. Тэг ямар ч намаа нэг юм уншаал мэдээл цуглуулад ангууд сүнснүү онгодод игдүүсэн. Үгүй чи наад мэдэх гээд байгаа юм а чи бүгдийг мэдэн штэ. Чи зүгээр юм хийх гэж энэ биетэй болчоод энэ юмар бие ашиглаач гэдэг гэсэн. Тийм яг. Тэгээ нэг үүлдээд ирэхэр чинь бас нэг өөр юм гарч ирж штэ. Хараагүй юм харж эхэлнэ штэ үүлдээд ирэхэр. Тийм. Таны мөрөөдөл юу вэ? Одоо тэгэл энэ махан биеийг ашиглаад нэг тултлан баахан олон юм хийчихсэн л гэж байна шүү дээ. Тэг ямар санд хоёлолч бас нэг үйл хийсэн шүү дээ. Тэр нь яг битүүрийн л дундах асуудал. Тэр бол ямар ч байсан Монгол улсыг дөргөөсөн шүү дээ. Тэрэн шиг юм 10 20 үйл хиймээр байна. Тийм. Их юм хийж үзмээр байна. Одоо ингэ цаанаасаа л ингэ хүмүүстэй ингэ тийм юм хийн, ийм юм хийн гэдэг ард ингэ баахан хүмүүсийн яриа ингэ чирэгцсэн явж байгаа байхгүй. Энд ердөөсөө хийж эхлэв. Тэд нарыг ингэ хийж эхэлмээр байна. Одоо ингэ цагаан сарын цараас өмнөчсөн хоёлаа энийг ингэ хийж гэнэ гэж бас болж байгаа байхгүй. Юмыг эхлэнэ гэдэг чинь бас тий амар том зүйл шүү дээ. Эхэлсэн байхад тий цаашаагаа сайжирна, утраа олоо явна. Тэгэд бид манай хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үр бүтээл чинь бие сайн ашиглаж чадсан хүмүүс хин бэ? Ямар хүмүүс вэ? Төлөөлөл. Чингис хаан байна. Яг тийм би санал нэг. Тийм, Чингис хаан байна. Чингис хаан чинь бүр ингээд бүхэл бүтэн их эзэнт гүрэн бүтээгээ тэр хүмүүстэй маш их том юм зарлиг жаяг тогтоогоод хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж нөлөөлөд тийм. Тэгээ одоо энэ хэдэн зуун жил өнгөрчөөд байхад сайнаар дурсагдж шүү дээ. Агуу их цэгцэг тийм. Би болгож чадсан. Сурах юм их байна. Дагаад үйлдэлмээр шүү дээ тийм. Чингис хаан байна. Өөр минийхаар бол юунууд шашны тэргүүнүүд. Тийм шашны тэргүүнүүд. Христос, Мухаммед, Кришна. Тийм. Олон хүмүүсийг дагуулж штэ тий. Вау, үнэн дурсагдж чадчих байгаа байхгүй. Тийм. Мөнхийн хүсэл гэдгийг биелүүлсэн. Мөнхөрч чадсан. Дээрээс нь мөртөө яваа амьдэрсэн байгаа байхгүй. За хүм мөр үлдээж. Одоо болтолтой ингэ нэм дурсагдаа явж мэдчихв. Тэгээд одоо энэ гүм мөр үлдээж үйл хийж чадсан, амжуулж чадснууд нь тэнгэрт гараад жинхэнэ нөгөө бахархалтай болдог гэж байгаа юм. Нөгөөдөлдөө хэлэх юмтай амар өнгөрдөг. Би тэгцэн штэ. Бид амьдарч байхдаа ингэцэн. Та нар юу хийсэн гэл ингээл тээ. Шөө бүр цаадахыг мэдмээр юм л та. Тэгэл хийгээл цаадахыг мэдээл. Тэгээ бүр онгодуудынхаа бүр хамгийн мундаг онгод болоод тэгээд дэрний дараа тэнгэрүүдтэйгээ байр суурьтай очоод тэнгэрүүд гэдэг чинь бүх нэг жам ёсыг сахиулж бүх юмыг зохицуулдаг инженерүүд байгаа. Тэднийх хэмжээнд очин дараа нь тэнгэрүүдийг эрхшээгч ерөнхий тэнгэр эцгийн хэмжээнд очин. Тэгээд тэнгэр эцэгтэйгээ ойлголцоод тэнгэр эцэг чинь болохоор нэг ганцхан дэлхий биш бүр орчлон хорвоо. Манай энэ орчлон юу гэдэг гэсэн тий. Эрхшээж бүтээж ганцхан дэлхийд болохоор нөгөө удирдах зөвлөл гээд байдаг гэлөө. Тэгээ тэр нь 12 гишүүнтэй гээд. Тэрний 7 нь Монгол байдаг гэсэн шүү дээ. Тэрийг бол би бол үнэн байж магадгүй л гэж бодож байна. Яагаад гэвэл манай дэлхий чинь монголчуудын бас үүрэг оролцоо өндөр байдаг. Монголчууд ч аюулгүй байгальд ойрхон амьдардаг, маш их суу ухаан, эцэг өвгдийнхаа маш их сургаал номлол ихтэй. Чадамж өндөртэй артам. Гоё артам. Би бараг дахиж дэлхий дээр төрнө гэвэл хаан төрөх вэ гэж асуул Монголд гэж боддоо шүү дээ. Бичсэдэл. Яагаад гэвэл Монгол төрөл их юм сурна шүү дээ. Өөр улсад одоо Америкт төрөнгөтэй.
буруу замаар ороод хартайх вебэнд ороод ер нь жоохон хэцүү шүү дээ. Тэгээд амьдрал нь хүртэл ингээл за гайгүй амьдрал баялаг бүх юм бэлэн байгаа шүү дээ. Тийм Монголд чи хийх бүтээх юм их биш боломж их байгаа байхгүй бидэрт. Тийж харж байна. Тэгээд байгальтайгаа ойр тэгээд бид нар чинь босныг соёл нэг онгодууд буудаг. Тэр бол бүр авна шүү дээ. Илт орд ертөнцтэйгээ зэрэгцэж амьдарч болдог. Бүр ингэж харилцаанд амьдардаг. Тийм. Тэгэл бидний чинь дөр онгодуудын ярьж байгаа зүйл сэдв цар хүрээ нь бол агуу шүү дээ. Тийм тийм хэмжээний тийм. Тийм ээ. Цаг агаар нь ч гоё. Дөрвөн улиралтай хүүтрүүл хүүтэр чинь дулааруул дулаар чинь гоё байгалийн тогтцтой. Тэгээ соёл нь гоё, морин хуур, хөөми, бүжиг бүхэл юм байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Гоё шүү.